Эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дахь хэсгийн 1 заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдаас 2025 оны 6-р сарын 20-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль Улсын их хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2025 оны 6-р сарын 24-ний өдрийн нэгдсэн хурлаанаар явуулахад Улсын их хурл дахь ардсан намын бүлгийн дарга О цогт хэрэл Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1 дахь хэсэг заасны дагуу ажлын 1 өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул анхны хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хурлаанаар үргэлжлүүлэн явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасан журмын дагуу засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль Улсын их хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэлэг, дистрал, найруулгын шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүд болон байнгын орооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, засгийн газрын хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тогтоолын хавцралтад өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны танилцуулгыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За